Сайн байцгаана үзэгчтэй, сайн байцгаана дорногоо очиудаа, дорногоо телевизийн D подкастын шинэ дугаар ихэд бэлэн боллоо. За энэ дугаар бол энэ жилийн хамгийн сүүлийн отхон дугаар гэдгийг та бүхэнд бас онцлон хэлье. Тэгэхээр миний хувьд одоо зочтой бас судалж байгаад нэвтрүүлэгтээ подкастт урьж оролцуулдаг. За эхлээд нэвтрүүлгийнхаа ивент тэгшийг та бүхэнд зарлая. Дорногоо аймагт үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. VEC буюу World Energy Center аялын тур оператор компани хамтран ажиллаж байгааг дуулахад таатай. За ингээд өнөөдрийнхээ зочин эрхэм үндтэй зочныг та бүхэн танилцуулъя. За өнөөдөр миний урилгаар шаргалдайн мөх чимэг. За мөх чимэгтээ юуны төрөнд урилгыг маань хүлээн авч ирсэн баярлалаа гэж. За та нартай ч гэсэн баярлалаа. Намайг урьж оролцуулж аваад. Баярлалаа. За тэгээд мөх чимэг маань Дорногоо аймагтаа бас бизнес эрхлээд нэлээдгүй олон жил болж байгаа. За мөн одоо 4 сайхан хүүхдийн ээж алдарт их. За мөн арвижих шанд компани захирлаар ажилладаг байгаа. Тэгэхээр мөх чимгийг би яг өнөөдрийн тухайд яагаад одоо үзэгч та бүхэндээ энэ бүсгүүтэй ярилцахаар болсон бэ гэдэг учир шалтгааныг одоо та бүхэн сонсох хугацаанд мэдэх байх. Яагаад тэгэхээр мөх чимэг маань өнгөрсөн хугацаанд бас багахгүй одоо эрүүл мэндийн маш том одоо сорилт тэр бэрхшээлийг даван туулж өнөөдөр миний хажууд байж гин. Тэгэхээр шинэ оны энэ эцсийн дугаар дээр ер нь бол Аз шаргалт буюу одоо шинэ он гэхээр хүмүүс одоо би юу хийсэн бэ гэж амжилттай дүгнэддэг Тэгтэл хамгийн чухал юм бол бас эрүүл байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ эрүүл байх тэр учрыг шалтгааныг өнөөдөр хоёлаа нэлээд ярина. Ялангуяа нөгөө манай монголчин ер нь хавдрын өвчлөөр нэлээд өндөр явж байна Тэгэхээр мөх чимээ маань хувьд гэх юм бол өнгөрсөн хугацаанд бас энэ илгэний хавдар болон илгэний хатуурл өвчнөдтэй тэмцэж байгаа. За түүнийг хэрхэн даван туулж байгаа гэдээ олон юм ярих байх гэж бодож байна. Тэгээд яг ер нь яаж яваад мөх чимэг маань бас ингээд илгэний одоо энэ өвчлөл бий босон гэдгийг эхэлж мэдсэн бай Тэгээ хоёлоо шууд ингээд яриагаа эхэлчихгүй эсвэл мөх чимэг манаас нэг жоохон өөрийгөө танилцуулах нь яриа шууд явчихсан. За сайн байцгаана уу? Намайг Шаргалдайн мөх чимэг гэдэг нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2011 оноос эхлээд арвижих шанд компани үүсгэн байгуулад Дорногоо аймагтаа болон Улаанбаатар хотод жимс нарийн ногооны бизнес эрхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй ажиллаулаад явж байна. 10 хэдэн жил болж байна Одоо тийм яг одоо ингээд нэрээ бодсон чинь 12 3 жил болсон юм байна шүү дээ. Тийм тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Аль болох шин соргог чанартай жимс ногоо авчирхыг хичээдэг. Хямдхан нийлүүлэхийг бас боддог. Тийм болохоор ер нь цаашдаа ч гэсэн одоо өөрийн гэсэн ажлын байраа энэ жил бас ашиглалтанд өргөдгөө ашиглалтанд оруулчлаа. Тийм болохоор одоо чанарын шаардлага хангасан жимсээ агуулгах савндаа хадгалаад ингээд та бүхэндээ бас нийлүүлэхэд бэлэн болцсон тэр үйл ажиллагаагаа өргөжүүлээ явж байна. За тэгэхээр манай мөх чимгийг бол Дорноговын жимснийхэн бол адахгүй л ах гэж бодож байна. Яагаад тэгэхээр бид нар ч нөгөө өөр төрлийн ажил эрхэлдэг учраас яг тодорхой субъектийн бас хэрхэн яаж үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй. Тэгэхээр мэдээж одоо олон хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа тийм нэлээд олон хоолын газар, дэлгүүрүүд, аж ахуйн нэгжүүд, ууларгын компаниудтай хамтарч ажилладаг. Тэд нартэй аль болох жимс ногоо, нарийн ногоо загсан болгоныг авчирч өгөх гэж хичээж ажилладаг. Тэгээд одоо эрүүл мэндийн хувьд одоо бие маань сайжирсан учраас улам л өргөжүүлээ, улам л илүү хийж үзье гэсэн бодол төрж байна да одоо. За баярлалаа. Тэгэхээр яг одоо ингээ хоёлаа ингээд ярилцахын процессыг хүртэл бол мэдээж хүний амьдрал ирээдтэй бараантай гэдэг шиг яг ингээд гинтийн зүйлсээр бас их баян байд юм болов гэж боддог л да. Тэгэхээр хоёлаа өнөөдөр яг өгөх гээд байгаа гол мессеж бол би түрүүн ярилцлагынхаа ихэнд хэлсэн Энэ хавдар гэдэг өвчлөл ер нь ингээд баг Монгол одоо айл болгоны үүдийг бас нэг өнгөрөхгүй ингээд яваад байна. Энэ маань ер нь одоо юунаас үүдэлтэй байна гэдгийг эмч мэрэгчлэнүүд ширж чинь. Гэхдээ одоо мэдээж шалтгаалж байгаа олон хүчин зүйлс байгаа гэж бодож байна. Тэгэхээр мөх чимэг маань өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах хаалгаанд бас Монгол улстай орсон Тэгээд энэ процесс одоо бас хэрхэн яаж үргэлжлсэн бэ? Өнөөдөр хоёлоо бол яг магадгүй энэ өвчнөд тэмцэж байгаа олон хүмүүс байгаах. Энэ хүмүүстэй бас нэг чиний нэг даваа тулаад гарсан тэр замыг хэрхэн товчлох уу хэрхэн яах вэ гэдэг дээр нэг жоохон ч гэсэн дэм болчихсоо гэсэнтэй хоёлоо ярилцахаар шийдээд миний одоо урилгыг хүлээн авсан ба. Харин ерөнхийдөө одоо ер нь л энэ хавдраг гэдэг өвчин, илгэний хатуурал гэдэг өвчин бол ер нь
яг нэг бүрчлэн хүн болгоо мэдэхгүй л дээ. Одоо яг ингээд нөгөө энэ өвчин чинь өөрөө ингэж нөгөө яахаа гэтэл өвддгүү учраас хүмүүс мэдэхгүй дүүлийн эрэхтэй учраас хүмүүс ингээд мэдэхгүй явж байгаад эцсийн шат буюу одоо нөгөө эмчилгээгүй болсон үед нь ч юм уу ингээд мэддэг юм байна. Би одоо нөгөө өөрөө 2023 оны 4 сарын 13-нд Хатар сурталын үндэсний төв дээр элэг шилжүүлэх хаалганд орсон өнөөдрийн хүртэл эмчилгээтэй явж байна. Одоо ер нь анх яагаад энэ элэгний өвчтөй болсон энэ хавтартай болсон гэдгээ 2007 онд би мэдсэн. Бүр нэлээд олон жил юм байна. 2007 онд анхныхаа том хүүг олсон жирэмсэн байх хугацаанд эмчийн хяналтанд орох гээд явж байхдаа анх элэгний хатууралтай тэгээд 3 үүсгүүрийн хавдартай байна. Тийм болохоор одоо төрөх боломжгүй гэсэн мэдээ авсан. Тухайд манай яг тэр эмэгтэйчдийн эмчээр гэрлэлээ гэдэг эмч байсан юм аа. Тэр эмч надад хэлжсэн. За чи төрөх боломжгүй. Тийм учраас минийхөө юу яа хүүхдээ одоо ахвал эмч зөвлөгөө өгсөн. Энэ ийм өвчтөй хүн хүүхэд гаргаж болдгоо маа гэсэн үднээс би нөгөө залуу хүн байсан болохоор энэ одоо юу гэдэг юм бол ч гэдэг юм уу тэр үднээс нь хүлээж аваад ерөөсөө тоогоогүй хүүхдээ тэгээ төрүүлсэн. Тэгэл тухайн үедээ миний биед дээр л одоо тэр өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Би нэлээд хавгансан, нэлээд ингэж юу яасан төрөх үедээ гэсэн үг төрсний хар дээр гэсэн үг. Төрсний хар дээр яагаад тэгэхээр нөгөө төрөх хүүхдээ тээх явцад одоо нөгөө элэг гэдэг эргэтэн чинь шахагдана. Тэндээс нөгөө айгүй их нөгөө эргэтэн системүүд доголдд юм байна л да. Тэр болгонд нөгөө эрүүл хүн биш учраас миний элэг нөгөө дутуу ажиллаад тэгэл одоо нөгөө улмал нөгөө муудаад тэг хүндрэлүүд гарч ирсэн. Тэгээд одоо төрсний ар дээр бас нэлээд их асуудал гарсан л да. Би дээр өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд үзүүлээд эмчилгээ хийгээд миний хамгийн анхны эмч бол Бэхболт гэж эмч байсан. Элэгний төвийн доктор эмч байгаа. Улаанбаатар хотод байдаг доктор эмч байгаа. Бэхболт эмч надад өнөөдрийг хүртэл одоо хаалгаанд орох хүртэл надын зөвлөгч эмчээр ажилласан. Тэр эмч маань за мөгчмгээ одоо хоёлаа яаж иж жаад энийг хөндрүүлэхгүйгээр л эмчилгээ шүү гэл би Бэхболт эмчийнхаа эмчилгээний заавраар энэ олон жил энэ олон хүүхдийг гаргах болсон. Ер нь бол элэг шилжүүлэх хаалгаанд орохоос өмнөх процесс бол ер нь хүүхэд ер нь бид нар юм элэгний хавдартай болон элэгний юм хатууралтай юм бол төрөх боломжгүй гэсэн заалттай байдаг бэлээ. Тэгээд нөгөө цус алдах магадлал өндөртэй гэдэг үүднээс ер нь бол хүүхэд тэхийг хориглдог ер нь. Тийм учраас эмчилгээ маань ч таарсан. Би өөрөө ч зоригтой 4 хүүхдээ тээж гаргасан. Тэгээд нэлээх цус алдсан, нэлээх хүндрэлүүд өгсөн. Тэр болгон дээр тэгээд за хүүхдээ л эрүүл гаргахчвал би дараа нь эмчлүүлнэ гэсэн зорилготой тэгэл 4 хүүхэдтэй болсон. Тэр хооронд биен дээр нэлээх өөрчлөлт гарсан. Би маань хавгансан. Ингээд нүүр царай ингээд харлаад, ногоороод, шарлаад. Тэгээд одоо ингээд цус багталтанд ороод тэгэл ер нь л ингээд биеийн байдал нэлээд хүндэрч эхэлсэн. Тийм бол тэгэл яалчгүй улсын эмнэлэгтэй бас холбоотой байсан л да. Нэгдүгээр эмнэлэг дээр хяналтанд байсан, Хатар судлалын үндэсний төв дээр хяналттай байсан. За тэгээд үнэхээр за ковидын үеэр миний бие нэлээд муудаж эхэлсэн нөгөө ковидын вакцинаас болоод тийм учраас за одоо элэг шилжүүлэхээс өөр гарцгүй боллоо гэсэн шийдвэрийг Бэхболт эмч маань өгсөн. За мөгчмөө одоо тэр бол одоо баг хамгийн сүүлийн вариант гэсэн үг тийм ер нь бол тий. Хамгийн сүүлийн вариант нь тэгээд за мөгчмөө хоёлаа элэг шилжүүлэх болох байлаа. За чи Хавдар судлалын үндэсний төвийнхаа эмч нартай болон нэгдүгээр эмнэлгийнхаа хяналтанд байдаг бүх эмчтэйгээ холбоорой. Одоо тэдний заавар зөвлөгөөгөөр яв. Одоо эмчийн хувьд болоо чамд элэг шилжүүлэхийг л санал болгож байна. Тэгэхгүй бол удаан ингэж явж болохгүй шүү гэсэн зөвлөгөө өгсөний үндсэн дээр би нэгдүгээр эмнэлгийн Хавдрын эмнэлэг дээр очиж уулзаад тэгээд нэгдүгээр эмнэлгийн Батрэд өгөөд элэг шилжүүлэх багийнхаа эмчтэй уулзсан. За эмчээ би одоо ингээд яваачлаа. Би маань нэлээд хүндэрчлээ. Тийм болохоор одоо та намайг нэг үзээд ингээд
зөвлөгөө өгөөч гэсэн. За элэг шилжүүлэхээс өөр арга болсон байна гэд. Очер дугаар бид нар нөгөө хяналттай явж исэн учраас бид нар нөгөө очер дугаарт орсон байдаг учраас шинжилгээ өгсөн. За мөчмгээ чиний илгэн дээрх нөгөө үүсгэр буюу 3 шиг хавдрыг чинь нэг нь нэлээд том хэмжээтэй болчихжээ. Тэгэхээр манай эмнэлэгт орох боломжгүй. Чи хавдар судлалын үндэсний төв рүү явсан дээрээ гээд. Хортой хоргуугийн хавдар судлалын үндэсний төв дээр нөгөө шинжилгээ авч мэддэг. Тэгээд хавдар судлалын үндэсний төв рүү очиод эмчнэртэй үүсвэртэй учраас тэр нь хоргоо хавдар гэж явдаг байсан. Тэгээд хяналттай явдаг байсан учраас эмчнэр дээр очисон, шинжилгээ өгсөн, яалчгүй нэг нь хортой хавдар болж таарсан. Нөгөө 3 үүсгүүрийн Тийм нэг үүсгүүрийн нэг нь шууд 3.6 0.6 см байсан бол 3.8 см-ийн өсөөд тэгээд 5 гарантай болоод ирэх юм бол тэгэл эмчилгээгүй болдог л юм байлээ. Тэгээд би 3.6-т болц зам өгчмгээ яалчгүй хаглаанд орох боллоо. Гэл ер нь бид нар орсон л да тий. За тэгэхээр одоо 2007 оноос хойш гэдэг чинь процесс бас нэлийн удаан үргэлжилсэн байна тий. Энэ хугацаанд хоёлаа яг хагалгаанд орох хүртлээр ямар одоо дэглэмтэй тий ямар юм тангууч ер нь одоо энэ хавдар гэдэг юм одоо нийлэгний хатууралтай хүмүүс маань ямар эмчилгээ хийлэгдэн юунаас татгалцдیں۔ Тий яаж ийм нөгөө нэг яг ингэж нөгөө эмчийнхаа зөвлөгөөг ингэж хатуу чанд мөрдөж өгөхгүй бол одоо зарим хүмүүс маань одоо нэг эмч одоо хяналтанд байж байгаа л жороор бицэн юм ууха болчдөг ч юм уу тий. Эсвэл ингээд тоохгүй явж байгаа ч юм ингээд оройтуулчдаг хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр энэ процесс өөрөө бас айгүй чухал байсан баг тий. Айгүй сайн дэглэм барих хэвээр. Эмээ бол тогтмол уух хэвээр. Бид нар тариа туслаа бол бас тогтмол хийх хэвээр. Яагаад гэвэл гүн хорлогонд орсон гэж үздэг байхгүй бид нарыг нөгөө элэг шүүж чадахгүй ажиллагаагүй болж байна гэдэг чинь нөгөө хороо гадагшлуулах хороо шүүж чадахгүй байна гэсэн үг. Тийм болохоор айгүй их эмчилгээтэй хоолны дэглэм айгүй сайн барих хэвээр. Дөргиж болохгүй хатууралтай элэгтэй ерөнхийдөө дөргилт авч болохгүй гэсэн заалттай байдаг. Ер нь яг ингээд нөгөө элэгний өвчин болон хатуурал хавдар гингөт ястаа нэр бүхэл юм хориотой болчдөг. Бидний үсээ бодож болохгүй, нүрээ бодож болохгүй, тий, хумсаа бодож болохгүй, шарсан, хуурсан мах идэж болохгүй, ганцхан үхрийн мах идэх хэвээр, өөхгүй үхрийн мах идэх хэвээр, хоньны мах идэж болохгүй, холестерин ихтэй учраас болохгүй гэл. Тэгэл халуун ногоо, арх, дарс, тамхи бүгд хориотой. Арх болон тамхины хэрэглээ их хэрэглэх тусмаа л нөгөө хатуурал хурдан талбай томрох хэмжээнд л хүрнэ гэсэн үг. Тийм болохоор ер нь одоо илгэний өвчтэй болон одоо хавдартай хүмүүсийг болж өгвөл би нэг арх тамхинаас татгалзаасай, хуурсан, хайрсан хоолноос ялангуяа амтлагчтай холбоотой бити идээсэй л гэж бодож байна. Гэхдээ яг би энэ болгоныг нэг яг 7 оноос хойш би хэрэгжүүлээгүй л дээ. Тэгтээ тодорхой хэмжээд бас нөгөө баримтлаад ингээл аль болох багыг хэрэглээд явсан. Одоо 3 жилийн хугацаанд бол одоо ингээд эмнэлгээр явж гин элэг шилжүүлэх хагалгаанаас хойш ингээд явж байгаа учраас одоо бол дэглэмийг яг яс барьж байгаа. Гэхдээ энэ хугацаа бол бас урт хугацаа байгаа юм л да. Тэгээ урт хугацаанд яг ингэж нөгөө хөвшүүлнэ гэдэг чинь л нэлээд одоо сахилга батын асуудал гэж харж байна. За тэгээд мэдээж одоо хавдар ингээд жоохон талбай томорсон тий. Тэгээ яаралтай хаалгаанд орох хэрэгтэй. Тэгээ дээрээс нь ковидын үед гээд нэлээд хэцүү байсан болов гэж бодож байна. Тэгээд яг энэ элэг шилжүүлэн суулгах хаалгаа өөрөө ямар процессор явд юм болоо. Бид нар бол сайн мэдэхгүй нөгөө хөшөөний арт гэдэг шиг тий хүмүүс хавдартай л гэж ядیں۔ Би биенийхээ хавдрыг эмчлүүлэхийн тулд гадаад дотоод явууллаа. Тийм хаалгаанд орууллаа. Ийм тийм хандив гэл маш их юм явдаг л та. Гэтэ чи өөрөө яг энийг яг хэрхэн яг сонсоод ямар очир дараалал мэдээж одоо нөгөө бүртгэлтэйс учраас очир дараалал байсан байх. Гэхдээ энэ өөрөө хичнээн төрний үн төлбөртэй явагддгийг эсвэл үн төлбөргүй явагддгийг юм уу? Биднэрт бол ингээ янз янзын л мэдээлэл байдаг. Ер нь бол би яг
хавдар судлалын үндэсний төв бол 1-р эмнэлгээр хэдий хяналттай үзүүлээ явж исэн боловч ер нь бол яг энэ этгэг улсад хаалгаанд орё гэсэн шийдвэр ер нь бид нар гаргацсан байсан ковид одоо нөгөө ковидын үеэр штэ гаргацсан тэгээд эмнэлгээ судалсан ингээд ар гэрээсээ донортойгоо ингээд зургуулаа явах гад бид нар ер нь бүх юм материал юм бүрдүүлээд ингээд явах гад ер нь ингээд бэлдсэн байсан. Тэгвэл яагаад ч юм би бүр одоо чи энийг ярихаар уйлах гэдэг те Монголдо орсондоо бүр амар их баярлдаг. Ер нь нөгөө яг явах бэлтгэл бүх юмаа хийсэн байсан боловч би үнэхээр цус алдсан. Тэгэл хавдрын эмчнэр за бүх шинжилгээ юмнуудаа ингээд өгье. Тэгээд манай ахын хүүхд болон манай ах тэгээд ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхд тэр хоёр донор авч явъя гэд явж исэн. Гэтэл яг ингээд цагаа тулаад бид нар ингээд эмчилгээндээ явах болоод ингээд бүх юмаа бэлдсэн байгаад би хүндрэл өгөө цус алдаад ингээд яхад за хэн донор хоёрыг хэн ингээд юу ах вэ? Донор болох вэ? Одоо энэтэг явах худлаа болчлоо. Хэдүүлээ одоо ингээд Монголд юу ахаар орохоор болчлоо гэж бид нар ярилцаал тэгсэн чинь хүүхдүүд тэр 19-тэй 20-тэй хүүхдүүд чи айцсан. Тэгэд үнэхээр яг ингээд цагаад болохоор бас доноргүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэд манай нөхөр шууд би өгнө гэл намайг нөгөө цус алдаал хавдар судлалын үндэсний төв дээр ингээд би муудаад ирэхэд манай нөхөр би өгнө гэл тэгэл эмчнэр за таарах үгүй эхний ээлжийн шинжилгээгээ авъя гэл авсан. За таарж ин цусны бүлэг юмнууд нь таарах юм байна. Гэл за дараагийн шинжилгээгүйгээ би тэр яг бүх шинжилгээгээ өгөхөд нэг 20 тоног зарцуулсан. Тэр хооронд би тийм их нарийн шинжилгээ олсон тийм айгүй олон эмнэлгээр айгүй олон төрлийн шинжилгээ өгнө. Би тэр айгүй хурдан процесстэй явсан л да. Яагаад гэвэл миний биеийн байдал айгүй хүнд болсон учраас тэр хооронд эмчилгээгээ хийлгэж л байгаа. Тэгтээ нөгөө тэр болгоныг бүх шинжилгээг өгөхгүй болохгүй. Тийм болохоор тэр болгоныг би тэр яг ингээд зэрэг өгч байгаа. Донорч адилхан одоо бид нарыг элэг шилжүүлсэн хүмүүсийг элтий гэж ярьдаг. За элтийнэд ч адилхан тэр шинжилгээг өгөө явдаг. Тэгээд 48 бүгдээрийн л ингээд л бүх юм л тохирох хэрэгтэй юм тийм бүх юм тохирох хэрэгтэй. Их хамгийн эхний ээлжийн тохирохгүй цусны шинжилгээ болон элэгнээс нь нөгөө дээж авч шинжилдэг. Тэгээд цусны замын сувгийг үздэг. Тийм 3 чухал юм үзэл таарж ивэл тэр 3 ерөөхдөө тааруул таарах магадлал нь бас гайгүй байна гэсэн үг тийм. Тэгэл 48 хуудастай хавцсанд дүүртэл бид хоёр шинжилгээ өгсөн мэт 21 2 хоног өглөө 8 гэж гараад орой нэг 9 10 хүртэл баг явж одоо бүх шинжилгээг өгж бүх улсын эмнэлгүүдийн одоо төвдөр явж өгчээсэн. Тэгээд манай нөхөр донор болсон. Тэгээд ер нь бол одоо элэг шилжүүлэх хаалгаанд орох одоо шаардлагатай болсон л гэсэн бол ер нь би хүмүүсийг цаг алдалгүй болох боломж донор болох боломжтой бүхэл хүмүүсийг шинжилгээ өгүүлээд хүмүүсээ дагуулаа явж байгаасай л гэж бодож байгаа. Тэгээд 2022 оны 1 сарын 1-ээс донорын тухай болон элэг шилжүүлэх хаалгаа, бүр шилжүүлэх хаалгааны тэр заалтан дээр байсан улс өмнө төлбөргүй хаалгаа хийх тийм шийдвэр гарсан байт юм лээ. Би яг оны яг өмнөх нь юм байна шүү. Тийм өмнөхөн харин өмнөхөн тийм шийдвэр гарсан 100 хэдэн сая. Тийм 100 хэдэн саяар ордог байсан хаалгааг үн төлбөргүй болгосон байсан. Гэхдээ бид нар миний хаалгааг жишээлбэл одоо бидний элэг шилжүүлэх хаалгаа жишээлбэл 12-оос 17-8 цаг үргэлжлэх магадлалтай. Тэгэхээр эмчнэрийн нөгөө илүү цагийн мөнгө гэж бид нар улсад бас тушаана. Тэгээд дээрэс нь бид нар өөрсдөө нөгөө хиймэл судаас утас болон одоо нөгөө өөрсдийнх нь сонирхлоор тэр нөгөө сайн нааш тийм одоо дотор нь ямар одоо эмнэлгийн багаж хэрэгсэл хэрэглэх үү гэдэг нь хүртэл
шийдэж одоо өөртөө авч өгч болт юм уу? Болно. Ер нь гэхдээ нөгөө багж ийн биш. Бид нар одоо нөгөө сайн утас ч юм уу тий санал аль болох нөгөө эм тариа улсаас өгж байгаа эм тарианууд нь бол бүгд үнэгүй. Гэхдээ оёх утас болон химэл суцаа бид нар ингээд нөгөө бас нэг арай сайн тий боломж болцоо олдвол арай сайн чанартайг нь бид нар хаанаас авах уу гэж эмч нартайгаа зөвлөдөж ярилцсан, эмч нар зөвлөгөө өгнө. Тэр болгон дээр бид нар тэрийг сайн одоо нөгөө нэгэнтэл нөгөө бүх юмаа хэмлэрээ ойлгох гэж байгаа соцуудаа хэмлэрээ ойлгох гэж байгаа учраас тэрийгээ сайн судалж аль болох чанартайг нь авч өгөх гэж л эмч нартайгаа ярилцаж тэгж авч өгдөг. Тэгтээ улсаас ер нь эм тариа болон эмчилгээний зардал үн төлбөргүй. Эмч нарын бол илүү цагийн мөнгө өгнө. Эмнэлэгт үнэхээр одоо нөгөө шаардлагатай эм тариа тасарсан тохиолдолд ар гэрээс болон өвчтөнгүүд өөрсдөө гаргах хэрэгтэй. Тэр нь одоо ойролцоогоор хэдэн төгрөг болдог бол одоо тухайн хүнийхэн өвчл одоо биеийн байдал эм тариа ямар эм тариа хэрэглэхээс шалтгаална тий. Одоо жишээлбэл би илэг шилжүүлэх хаалганд ороод 8 сар хэвцэн байдیں۔ Тэр хооронд ер нь улс хавдар судлалын үндэсний төвийн бараг бүхэл эм тариаг би бараг хэрэгэлсэн байдیں۔ Тэгээд тэр үед азар миний эм тариа тасраагүй. Тэгээ би бүр баярлдаг. Амар үнэтэй. Бид нар бол яг илэг шилжүүлэх баг илэг шилжүүлэх хаалганд орж байгаа хүмүүс бол өстой үнэхээр их хэмжээний эмчилгээний өртөгтэй өдрийн эмчилгээ. Тийм байдаг. За тэгэхээр та донор гэж ярьлаа шүү дээ тийм мөчмөг маань донор. Тэгэхээр донор бас байхгүй таарахгүй хүмүүс олон байдаг. Зөндөө. Донор олдохгүй одоо хүлээж байгаа таарсан ч бас өгөхгүй ураг төрөл нь айгаад юм уу эрсдэлтэй гэж үзээд өгөх боломжгүй айгаад өгөх боломжгүй хүмүүс байна. Дээрээс нь үнэхээр цусны бүлэг таарахгүй хамаатан садан хүмүүс өстой үнэхээр их байгаа. Би хавдрын эмнэлгээр одоогийн байдлаар ингээд бүтэн 2 жил явж байна. Би орох болгондоо миний сэтгэл эмзэгэлдэг. Тэр болгонд хүмүүсийн зөвхөн илэгний өвчтэй би зөвхөн илэгнийх нь тасгаар л явж байгаа шүү дээ. Илэгнийхээ эмч нартай уулзгаж явж байгаа. Тэр болгонд ингээд харахад донор олдохгүй хүмүүс айгүйх байдаг. Тэгээ донорын хуулиндаа өөрөө ураг төрөл хамаатан садан гэд заагдсан байдээ. Тэгдэхэл бахал та тэгвэл бас янз бүрийн эрсдэл өндөр байдаг баха. Тий. За тийм юм байна. За тэгэхээр ямар ч байсан одоо мөгчмгийн маань хайртай хань тий донор болсон байна. Үнэхээр одоо бас бахархаж байна. Тэгэхээр одоо тэр эцсийн мөчөд донор гэдгээ мэдсэн үү? Эсвэл одоо шууд л одоо шинжилгээгээ өгөөгээ донор гэдгээ мэдчихсэн юм уу? Үгүй. Ерөөсөө манай нөхөр намайг энэтхэг явахдаа асарна гэж явсан байхгүй юу? Ер нь бол хоёр энэтхэг бол яваагүй шүү дээ. Энэтхэгт очиод би ханигаа асарнаа. Манай ээж болохоор манай тэр донор болж байгаа дүүгийнхээ хүүхдийг муу ахын хүүхдийг юм ингээ асарна гэсэн зорилготой бид нар ингээ зургуулаа явчихсан байхгүй юу. Тэгээ яг тухайн цаг мөчөд ингээ нөгөө хоёр донор болно гэжсэн хоёр хүн маань айсан. Тэгэл одоо үнэхээр донор олдохгүй нэг бид нар хамаатан садныхаа аль нэг групп дээр тавьсан боловч дахиад олдоогүй. Тэгсэн чил за ингээ цаг хугацаа алдмааргүй гэсэн манай нөхөр би өгье л гэсэн. Тэгсэн чинь таарсан. Тэгэл таарсан. Тэгээд миний яг нэг гол судас айгу тийм зөвсний гол судас хүмүүний бас биеийн онцлог нь ноос болоод өөрөө байд юм лээ. Миний гол судас бас нэг одоо яг яаж тайлбарлах юм би бол сайн мэдэхгүй байна л да. Нэг тийм хүн болгонд байгаад байдаг нэг гол судас биш ингэнэ. Бас ховор тохиолдол. Одоо жишээлбэл эмраагаар хүний гол судас 2 харж байгаа. Яг нээхэд 3 ч юм уу тийм байдаг асуудалтай байдаг одоо судсууд байхгүй юу. Минийх болохоор нэг юм нэлээд өргөн хэрнээ тийм нэг гол судас нь 2 байдаг бол нэг ч юм уу тийм л байсан юм шиг байгаа. Тэгэнгүүт манай нөхрөх бүр яг тэрэн дээр нь очиод таарсан гээд эмчнэр бүр тоор бүр өстой нэрээ харин тий ямар сони ингээл битэрийг бүр өстой амар хайрладаг тий. Тэгээ битэр 85 дахь юу Монголд илэг шилжүүлэн сулгасан тохиолдол. Нэгдүгээр эмнэлэг дээр болохоор одоо 300. За хавдар судлалын үндэсний төв дээр 85 дахь
нөгөө элэг шилжүүлэх хаалгаа амжилтаа ихсэн 85 дахь одоо нөгөө хүмүүс байхгүй юу. Одоо манай элэг шилжүүл хавтар судлалын үндэсний төв дээр 180 дахь орж байгаа. Тий, 180 дахь нь баг орчиж байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр үед бол бас ковид юу байж. Тэгэхээр ковид гэдэг энэ айхтар өвчин бол үнэхээр одоо олон хүмүүсийн хайртай хүмүүсийг те энэ хоос авч явсан. Яг л одоо хинч мэдгүй юм гинтийн өвчин гарч ирсэн. Тэр үед одоо ийм их хүнд хэцүү замыг тойсон байна. Тэгэхээр одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаа маань өөрөө хичнээн цаг үргэлжилсэн байна. Хэдэн үний бүрэлдэхүүнтэй ордын бол те. Одоо ингээд мэдгүй зөндөө хүмүүс байгаа те. Тэгээ юун дээр анхаарах хэрэгтэй үед юм бол те. Тэгэхээр чиний хувьд бол одоо сэтгэл зүй болвол нэлээд өндөр байсан юм байна гэж одоо магадгүй ялан дэлчээд ингэж нэ эсвэл тухайн үедээ сэтгэл зүй одоо ямар байж яаж гарч ив те. Үнэхээр айжсан. Эргээд энэ хагалгаанд ороод босч ирэхгүй бол яана гэдэг бодлоо амирх төрж ирсэн. Мэдээж тэгэл байх уу те. Тэ. Тэгэд айгүй сонио. Яг битээр 13-ны өглөө 5 цагт намайг сэрээсэн. Одоо 4 сарын 13-ны өглөө үгүй наркозноос биш бид нар нөгөө хагалгааны өмнөх өрөө гэж байдаг байхгүй. Манай нөхөр битээр ингээд нэг өрөөнд хөвтөж байгаа шүү дээ. Хоёлаа ярилцаал хөвтөж байгаа. Би яг 5 цагт намайг сэрээгээл нөө тариа гэж намайг бэлдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл клизм элемизэд ингээд тавиал одоо ерөнхийдөө намайг нөгөө хаалгаанд бэлдэж эхэлж байна. Бид нөгөө өмнөх өдрөөс нь эхлээ миний би ойр шүү дээ. Огч юм идэхгүй зүгээр л нэг жоохон ус ууж байгаа. Манай нөхөр бол нөгөө жоохон идсэн. Тэгээ би за минь тэгээ бити идэрэ гэж хэлж чадахгүй идж байгааг нь харахаар л уг нь идэж болохгүй тийм. Тэгээд эрэгтэй хүн чинь ингээл идж байгаа. Бууз ирсэн байсан. Тэгэл идчихлээ. Би бол огт идээггүй л дээ. Тэгээд өглөө 5 цагаас эхлээ намайг бэлдэж байгаа. Манай нөхөр тэр хооронд унтчихсан. Би 2 цаг нөхрөө ингээл эмчилгээндээ бэлдэнгээ хараад заастаа хоёулаа ингээд орчдөг. Эргээд миний 4 хүүхд яах вэ гэсэн бодол байсан. Тэр хооронд их юм ботсон. Гэхдээ ингээд за ямар ч байсан хоёулаа ингээд юу яаж байгаа хаалгаанд орж юм чи яаж ижгаал даван туулна. Тийм болохоор би ч юу яах хэвээр сэтгэл зүгээ бэлтгэх хэвээр хандаа айж байгаагаа мэдгэж болохгүй гээл их л гүрээсэн. Тэгээд доонорыг эхлээд аваа явдаг. Доонорыг эхлээ тэрэн дээр түрээд эмчнэр аваа явдаг. Хаалгааныхаа өрөөрөө ингээ аваа явдаг. Тэгээд тэр хооронд манай нөхөр битэр нэгээ үнсэл за минь амжилт хүсье аваа явсан. Тэгээд араас нь намайг 30 минутын дараа аваа явж байгаа. Битэр ингээд өөрөөр явж байгаа. Тэгэл тэр хооронд амир эхлээд миний нэг аваа явсан. Би араас нь ингээд очиж байгаа. Миний ань хаана ирсэн чи айгүй сонио энэ өрөөнд танаа нөхрийг юу яатсан зүсцэн илгийн сэрвцүүлж ингээд тэгэхэд тэгж хэлэхэд л би болох уу гэсэн болчдсан билүү гэж бас бодсон л да дотроо. Миний бүр амар эвгүй мэдрэмж төрсөн. Бүр ингээд өөрөө ирэхгүй бүр ингээд уйлсан. Тэгээ юм чинь хүү юм уйлж болохгүй шүү гээл. Тэгэл хаалгааных өрөөрөө нэрээ хаалгааны өрөөрөө явах мөчөд би гэрийнхэнтэй уулзаагүй. Тэгээд гэрийнхэнтэй уулзаагүй орцсон. Тий, би ээжигээ аавыгаа хараад магадгүй орж чадахгүйсэн байж магадгүй. Тэрийг магадгүй ингээд мэдрээд ер нь уулзах гэсэн юм тийм. Миний найз нөхөд ах トゥ хамаатан садан нийлээ бараг 30 40 50-аад ч хүн байсан баг. Би асрагч охиндоо хэлээд намайг ингээд тойруулаад манай гэрхэнтэй бити уулзвал хоёлаа нөгөө хаалгаар нь явжээ. Би хинтэн ч хүнсүүлээгүй. Тэгээд хаалгаанд орсон. Хаалгааны явцад манай нөхөр нэг 12 цаг орсон. Хаалгаанд орсон бэлээ. Би сүүлд нь ингээд эмчнараас асууж байгаа, сувилагч нараас асууж байгаа. Миний хаалгаа удаа үргэлжилсэн. 17 8 9 цаг бараг үргэлжилсэн. Яагаад тэгэхээр би нэлээх цус алдсан, нэлээх хүндэрсэн. Тэр хооронд нэлээх асуудал үүссэн бэлээ. Тэгээд
сүүлд эмчнэр хэлсэн л дээ. Танаа мөчмгээ чи айгүй их цус алдаа бид нар нөөцлсөн байсан бидний цус хүртэл дууссан. Тийм учраас дүүгийн чи нэгдүгээр эмнэлэг рүү ингээд цусны нөөц рүү явуулсан гэсэн ингээд ер нь яг нөө тооцоолоогүй эрсдлүүд их л гарсан байгаа байхгүй юу. Тэгэл сэрсэн би 11 цаг өнгөрөөгөөд сэрсэн байгаа наркозноосоо. Тэр чинь өглөө 5 үед бараг 5 өнгөр тий. Тэгээд ингээд сэрээд эргээд нөгөө унтуулсан байгаа намайг. Арай болоогүй унтчих хэрэгтэй унтчих хэрэгтэй л байсан юм шиг байна. Тэгээд хэрэгээ унтуулсан. Өв шөнийн 3-4 цагийн үед сэрсэн. Тэгэхэд ингээд нөгөө битүү аппарат нөгөө ингээд бүрстэ хөл гар одоо нөгөө ам битүү аппарат тэгэл сэрсэн. Гэхдээ би амар сонин яг сэрэхдээ би миний эмээ намайг өмсөж сэрээсэн. Хүний нөгөө наркозноос гарах нэг юм сэрэх юу өөр байд юм шиг байна. Би амар тайван тэгээ эмээдээ өмсүүл сэрсэн. Тэгээд миний эмээ 92 той эмээ маань яг миний хагалгааны 12-ны шөнө өнгөрсөн мэдээ. Миний хагалгаанд орох юм. Тий өнгөрсөн. Тэгээд эмээдээ өмсүүлэл тэр сэрэл их тайван сэрсэн болов уу гэж боддیں۔ Тэрнээс бол тэр олон цаг унтаад тэр хүчтэй наркозноос сэрэхдээ ер нь бол ингээд дараа нь ингээд хамт хөвч байгаа хүмүүсээс сонсоход нэлээд л асуудалтай сэрдэг юм шиг ярьжсэн. Би бол тэгээгүй амар тайван амгалан сэрсэн. Тэгээд эмээ минь намайг өмсөд миний охин одоо даваад гарлаа да гэсэн үнсэлтийг л илгээсэн юм болов уу гэж боддог шүү дээ. Тий зөөл тий. Тэгэл сэрэл би юу яасан эмч одоо нөгөө тэр одоо бидний одоо нөгөө тасаг одоо гэж ярьж штэ. Одоо намайг тусгаарлсан тасаг гэж ярих байхгүй, эрчимтийн тасаг гэж ярьдیں۔ Тэрэнд хоёр сувлагчлаагаа өөр эмчнэр орох боломжгүй. Яаж яхад бас ковид гарсан. Тий, ковидын нөгөө нэг тархалт ер нь бас байсан байхгүй. Нэлээд өндөр байсан юм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө юм тусгай бүр юм өрөөнд хоёр сувлагчтай эмчнэр бид намайг сэрлээ гэхэд цонхоор л харах боломжтой. Тийм амар юунд битүү орчинд бид нэрээс нийл аппарат тэгээд ерөөсөө ганцаараа өрөө. Тий, ганцаараа орон дээр хөвтөн. Тэгээд хоёр сувлагч ээлжиж надад тариа хоол болон надын нөгөө эмчилгээний процессыг хянаад явна. Эрчимчин тасаг. Тэгээд сэрэл би хамгийн түрүүнд нөгөө миний нөхөр донор болчиход байгаа шүү дээ. Нөхрөө асуухгүй заяа. Миний 4 хүүхэд яасан байгаа энд яаж байгаа бол гэл ингээд 4 хүүхдэл бодсэр тий хүн айгүй мухаа ээж аав одоо нөгөө хань ижил тий миний нөхөр намайг аваад ингээд надад бүхэл бүтэн эргэтнээ өгсөн байгаа штэ. Тэгэл хүний сэтгэл тэгэл хүүхдтэй тэгэл хамгийн түрүүнд 4 хүүхдэл бодос ирээд тэгээ би ямар санда сүулдэ нөхртөө тэгсаахгүй миний бити гомдорой чи хэдийн надаа эргэтнээ өгсөн ч гэсэн харин эхлээд сэрэхтэй чамайг бодоогүй шүү би 4 хүүхдээ бодос ирсэн шүү гэж хэлээл нөхөртөө хэлжээсэн. Тэгээ би эрчимчин тасагт нэлээд хоног хэвцэн. Яагаад гэвэл бидний тэр нөгөө эргэтэн сольж байгаа учраас судас орж ирэхгүй. Тэгээд бид нөгөө эндээ ингээд нөгөө одоо би энд дасан зогцсон тэгээд нийлэх мэлэх гэл одоо мэдгүй миний одоо төсөөл шгүүл юм ямар ч үсэн ингээд нөгөө өөр юм авчираад тавиад ингээд нийлүүлж байгаа учраас тэр юм ингэж нөгөө жигдрэх буюу одоо нийцэх тэр процесс бас нэлээд сонин удаан тэгэл янз янзын асуудал гарна штэ тий. Ер нь бол ийм элэг шилжүүлэх хаалгаа болон бөөр эргэтэн шилжүүлэх хаалгаанд орсон хүн яг дөнгөж хүлд орж байгаа хөвчг болд юм бэлээ. Гიშгэж чаддгүй юм бэлээ. Орноосоо буугаад. Тийм байна. Тийм тэгээд хоёр сувлагчаараа төвшүүлээл. Тэгэл ер нь их нөгөө мэдрэмж нь яг л би тэгж бодсон. Яг л нэг дөнгөж хүлд орох гээд нөгөө босч байгаа хөвгчгөл байт юм байна гэсэн бодол надад төрж исэн. Тэгээд би амар сонин элэг шилжүүлэх хаалганд ороод ингээд сэрээд хүүхдүүдээ бодоод ингэчээд хүмүүс нөгөө нэг
яаж ингээд нөгөө зүссэн бол яаж хаагалсан бол гэж харж чаддгүй штэ хаана ингээд харж чадахгүй ингээд штэ би болохоор үгүй намайг над дээр хэдэн удаа тавьсан бол гэд ингээд юу хаалгаагаа ингээд хараад тэгэл нэг өвдөж гэнэ хөхт нь өвдөхгүй байна гэл ингээд тохоогоор яриад те ийм совлогч нартайгаа тэгж мгээл би байсан тэрний өвчнөд өнөөдөр бас ингээд энэ том хаалгааг давчаад ингээд сууж иж бас магадгүй өөрийнхөө хувьд гэж боддог 50 байсан тий. Ер нь л нөгөө их л 50 бөгөөд нөгөө юм өвчнөө энэний ард заавал гарандаа гэсэн бодол байсан болохоор өнөөдөр бас ингээд тэр хүчтэй өвдөлтийг тисэж даваад гарсан болов уу гэж би бас бод тий. Тэгээ манай нөхөр бол нэг хоноод эрчимтийн засгаас энгийн засаг руу шилжсэн. Тэгээд би болохоор тэр эрчимтийн засагт нэлээд удаа хөвцөн бид нар ингээд тусгаарлалтанд байдаг учраас халдвар орчин гэсэн үднээс бид нар ерөөсөө юу яадгүй нөгөө хүн амьтаа эмчнэр хүртэл орж ирдгүү. Өөртөө тусгаарлагдчих байгаа. Тийм бас давхар эмчнэр. Цонхны цаанаас ингээд харна манай эмчнэр. За тэгээд тэр нөгөө аппараттай эрчимтийн засгаасаа бид нар буугаад бас нөгөө энгийн засгийн тусгаарлалтын өрөө гэж бидний хэвтүүлдэг өрөө байдаг. Тийш оруулж байгаа. Тэгээд энэ баг элэг шилжүүлэх хаалгаанд орсон хүмүүсийн бас нэг гоё юм ярих гэдэг л да би элэг шилжүүлэх хаалгаанд орсон хүмүүсийн дотроос ер нь бит хоёр л ер нь нэг манай нөхөр бит хоёрт нэг айгүй гоё бөгөөд амар гоё дурсамжтай нэг үйл явдал болсон юм. Одоо тэр нөгөө эрчимтийн засгаас бид нарыг гаргаад доошоо энгийн засгийн тусгаарлалтын өрөө гэж байдаг. Тийшээ бид нарыг оруулдаг. Тэгээ бид нарыг гаргаж болохгүй. Бид нар хүнтэй уулзаж болохгүй. Ганцхан тийшээ бид нар тариа ээж юу яаж байгаа совлогчл орох хэвээр. Эмчнэр ч хүртэл бас л гаднаасаа ингээл хараад байж байгаа тусгаарлалт өрөө байдаг аахгүй юу. Тэгэл тэр өрөөнд байжсэн чинь би нөхрөө асан дандаа. Манай нөхөр яаж ийн, манай нөхөр яаж ийн. Миний яаж ийн гэл тэгэнгүүт л эмчнэр нэг юм хэлэхгүй совлогч нар гайгүй л гэдсэн. Тэгэл нэг л ингээд уцсны цаанаас ингээд нөхрийнхэн дууг сонсохоор хоолой нэг л чичрэл нэг л хэцүү сонсогдоод би ч нэг уцаар олон ч ярьж чадахгүй учраас хааганц совлогчоо гуйжаад нэг 2 удаа ярьдаг байсан. Тэгэл нөхөртөөгөө ярьсан чинь манай нөхөр хоолойн зангираал ер нь ингээд нэг дуун сул айгүй хэцүү байсан. Тэгээд яасан бол гэсэн чинь манай нэг эмч бүр ингээд амир хөөрхөн бүр ингээд өөрийгөө багалцсан. Ингээд бүр ингээд нэг тусгаарлалтын хувц өмсөд манай тасагт орж ирээд сайн уу сайн гэсэн чи эмч нэг юм гууя гэнэ. Яасан эмч гэсэн чи нэг нөхөртөөгөө уулзах шөнө гэж. Шөнийн цагаар нөхөртөөгөө уулзах гэ. Яасан эмч юу болсон гэсэн чинь танаа нөхөр чи жоохон нөгөө эрүүл мэндийн хувьд жоохон хэцүү байна. Милээд юу яасан хаалганы ард жоохон хүндрэл гарсан. Өөрт чинь бид нар хэлээгүй байсан юм аа. Одоо жоохон ингээд юу яагаад байна. Би энэ жоохон ингээд муудаад байна. Та нэг уулзаад үзэх үү гэд. Тэгээд шөнийн 2 цаг 3 цагийн үед та хоёрыг ингээд эмнэлгийн коридорт уулзуулъя. Та ингээд сайн баглаад ингээд юу гараад нэг уулзах боломж байна уу гэд. Тэгэл би надын хувьд бол тэр өрөөнөөс гарах чинь бас амар гоё мэдрэмж байгаа байхгүй юу? Айгуу удцсан. Тэгээ нөхөртөөгөө уулзсан гэж ботхоор ингээд нэг талаасаа санаа зовлттой тий нэг яасан юм айгуу хэцүү байсан л да. Би ингээд яг ингээд зүүн эмэгтэй хүн чинь зүүн сонгороо мэдрээд идэм шиг байна. Нөхрийгөө айгуу их мэдрээл энэ яагаад яар дууных нь хөнгө юм байгаа юм бол да миний ань гэл дотроо ботсон ч гэсэн би өөрөө тэнд бүр хэцүү байгаа байхгүй юу? Ер нь бол орноосоо босч чадахгүй. Тэр олон оёлтой. Тэгээ өдөрт 15 тусал ингээд нэг 2 гарандаа ингээд хийлгээд хөвтнө гэдэг чинь бас хэр баргийн үний тэсэх асуудал биш байхгүй юу? Тийм болохоор за эмч намайг за ингээд нөхөртөөгөө уулзаад шөнийн 3 цагт битээр ингээд уулзлаа. Баглаад би бүр ингээд маска зүгээд малгайгаа өмсөд ингээ халаадаараа битүү ороод манай нөхөрөөс тэгээд уулзсан. Тэгсэн чинь бүр ингээ туурцсан минь. Айгу их туурцсан. Тэгээ яасан гэсэн чинь харин ингээд би өвдөд ингээ усаа ахуулаад шарах
өрөвсөд ингээд гээд юм мэдэж чадахгүй байна гээд ингээл нөгөө манай хүн тэгэнгүүт би чинь бүр сонирн болоод уйлал битэр чинь нэг гараад хуйлал хойлоо цаста минь тгсэн шүү хайрн өста нэрээ энэ өвдөжсэн ч харин өвдөөгүй юм шиг байгаа минь одоо тгсэн шүү яаж хийж байгаа л минь даваад гарна шүү өста нэрээ гээд дотроо болохоор би амар юу бодсон гэмсэжсэн тариач хилгэж үзээгүй энэ хүнээс гизийг хахлуулаад энэ эргэтнийг авчаад энэ өдөр ингээд энэ хүнийг ингээд өвдгөө байж байгаадаа бас амар гэмсэжсэн ч гэсэн нүүрэн дээрээ өста хойлоо яаж ч байгаа даваад гарна шүү хана гээд нэг 30 минутын уулзалт битэр хийсэн. Тэгэл бүр эмчнэр шаалд ирсэн. Үгүй өста нэр тойрыг нөгөө болцуулах гэж бид нар бүр дөрмөө зөрчлөө шүү гэл амар хөөрхөө. Тэгээд тэр тасгийн тэр коридор бүр надын хувьд алхаад нөхөртөөгөө уулзах мэдрэмж тэр алхаж явах мэдрэмж надад амар хэцүү байсан. Би чадахгүйсэн. Гэхдээ би нөхрөө тэгээ уулзаж нөхрийн сэтгэл санааг дэмжихэд бол яалчгүй би алхсан. Одоо л тэр коридор миний хувьд нэг амар хэцүү биш. Ингээд алхахад хэцүү биш юм шиг нэ. Яг тэгээ өвдөөд ингээд тэрэг түшээд эмнэлгийн хан түшээд явах мэдрэмж надад бүр амар урт байсан. Нөхөртөөрөө очиж уулзах зам тэр үед хамгийн урт зам тэр байсан болоо одоо бодоход тэгэл нөхөртөөгөө уулзаал нөхөртөө хэлсэн. За минь тэгсэн шүү. Хойлоо энэ бүгдийн ард яаж хийж байгаагаар нь харин бол өвдөхгүй байгаа. Чи надад санаа зовсны хэрэггүй. Харин өвчин намдагч хийлэхгүй байгаа. Минь бити санаа зовоорой. Минь хоолой сая дээр бити чихэр жимс эргэл дээр ирсэн юмыг идэж болохгүй шүү минь. Надад бол эргэлт ирэх боломжгүй. Минь бол эргэлт ирнэ. Надад би манай өрөөрөө эргэлт ирэхгүй эмчнэр орох боломжгүй тийм нэг битүү орчинд байгаа учраас би тэгсэн нөхөртөө өста юу ч ирсэн идэж болохгүй шүү минь гэл хэлээл нэг 30 минут битээр хавдар судлалын үндэсний дүүн тэр том коридорт хойлоо баглуулад би ингээд бүр битүү хувцастай нэг 30 минут битээр эмчнэрийн зөвшөөрлөөр дөрмөө зөрчин байж битээрийг болцуулсан. Одоо би боддгийг чивтэй байж та сайхан тэр үедээ сай гой болцсон байна те гэл нөхөртөө хаяа бас ингээл нэг тоглоом шаглаамаар хоёлаа хоорондоо ярина. Ер нь тэгээд энэ их өвчнг ер нь ингээд сэтгэл зүгээр бас давах юм болов гэж би айгүй ер нь бол хүмүүст хэлж байгаа. Одоо энд хавдар туссан, одоо хэлэг шилжүүл гэсэн одоо ингээл хэцүү байна болий гэл ингээд сэтгэл санаагаар унах биш. Ер нь сэтгэл зүй айгүй чухал бас өвчнийг даван туулахад. Тэгээд ялангуяа манай мөхчмөг одоо ингээд нөхрөн донор болцсон. Дөрөв хүүхэд нь энд байж идэг тий. Хойлоо тэнд хэцүү байдалтай байсан. Ковид гарсан байсан. Ингээд давхар амар одоо юу үнэхээр шантрахаар хүчин зүйлсүүд их байсан байгаа байхгүй. Тэгтээ үнэхээр одоо даваад гарсан баяр хүргэмээр хайртай ханд нь бас баяр хүргэмээр битгүй юу яасан чи би өөрөө яг ингэ ярих юм бол ингэ ярьж чадахгүй болох юм шиг шүү дээ тий. Яа тэр нөгөө нэг хоёлоо ингэ өвдчихэд байхад тий ард бас хүүхдүүд байж байгаа учраас гэр бүлийн энэ гайхалтай үнцэн гэр бүлийн бие биенийгаа энэ дэмжих тэр зүйл маань хамгийн чухал ах нэ ёо хоолой зангидээ тий ер нь би одоо тэрнээс ч хойш бас хаглааны ар дээр би 8 сар босч чадахгүй болоод хөвцсөн. Тэгээд нөгөө 80 эмчнэр тур гэд айгүй хав ихтэйсэн. Тэгээд 86 хэлтэй ороод би 46 хэлтэй болоод би эмнэлгийн орон дээрээс босч ирсэн. Гэхдээ би зүгээр л гайхсан. Ингээд өөрийгөө хараад 41 хэдэн хэлтэй мөхчмөг за одоо мөхчмгээ чи одоо л чи ирүүл болж шүү. Одоо л чи зөв дэлбэн барьж энэ их өвчнийг давж туулсан. Одоо л чи энэ эрүүл биеэ олоод авчлаа. Одоо л үүнээс цааш чи сайн гамтай энэ биеэ эдлээ гэсэн тий эдлээ шүү гэсэн бодол өөр ирэхгүй төрсөн. Тэгээд 8 сарын ар дээрх эмнэлгээс гарах мэдрэмж эмнэлгийн хаалгаар гараад агаар амьсгалаад тэр эмнэлгийн хашаан дотор гიშгсэн анхны шороо зүгээр л төсөөлчихгүй.
би зүгээр л амар аз жаргал би хизээж хавтрын эмнэлгээсээ гараад одоо элсэн дээр буюу шорон дээр гიშх мэдрэмжийг тийм төсөөлшгүй аз жаргалтай байдаг гэдгийг би бодоогүй. Үнэхээр төсөөлөөгүй. Тэгээд айгүй гоё. Би бүр ингээд дээшээ хараад баярлсан. Тэгээд ер нь одоо энэ хавтрын өвчин болон энэ элэг шилжүүлэх хаалгаа болон бүх хаалгаануудыг би ер нь хүмүүст хэлэхэд Монголдоо л ороорой гэж лээ. Эргээд ямар нэгэн эрсдэл гарна. За гарахгүй ч гэж магадгүй. Манай монгол эмчнэр үнэхээр мундаг. За тэгээд ямар эмчнэрт баярлсан талбар одоо тэр бүхэл эмчнэрийг хэлэх үү? Тий. Одоо ингээд нэг юу элэг шилжүүлэх гэхээр л хавдрын нэг хэдхэн эмчнэр ордог юм шиг хүмүүс ер нь ямар ч хүмүүс одоо аль ч эмнэлэг дээр хагалгааны процессыг тэгж боддог байхгүй. Үгүй тэр суудас оёх нэг баг байна. Элгийн чинь тайрах нэг баг байна. Эрэлгийн чинь суулгах нэг баг байна. Эргээд зүрхний болон цусын сэлбэх оёх одоо гизийг цүсэх те унтуулгын баг гэд нийтдээ яг би эмчнэр асраг совилогч нараа тоолсон манай нөхөр битээр явахдаа нийтдээ 75 6 хүний бүрэлдэхүүнтэй эмчнэр орсон байлээ. Яг ингээд би сүүлд нөгөө тоолж байгаа байхгүй юу. За тэр орсон юм байна те гэл би бүх эмчнэрээ ингээд хоёр битэр дээр орсон эмчнэрээ бүгдийг ингээд яг баг багаар нь тоолоход минийх дээр бол нөгөө жоохон хүндрэл эрсдэл гарсан учраас нэлээд одоо нөгөө баг багаараа ээжлэл ороод идэм байлээ. Тэгээд бас нэг одоо хаалгаанд орох процессыг маань палашн дээр бичээд өгсөн байгаа. Би тэрийг бол хизээж үзэж чадахгүй. Тэ өгдөм байх тий. Одоо нөгөө хаалгааны явцад эрсдэл гарах вэ? Бид нар бол үнэхээр ингээд авах юм аваад тий. Хаалгаа бол амжилттай болсон шүү гэдгийг баталгаа болгож тэр палашыг өгдөг. Тэр бичлэгийг би бол одоо амьдралдаа үзэж чадахгүй. Эргээд би тэр харж чадахгүй байх л да. Ер нь бол тийм өгсөн байдیں۔ Тэгэл би эмчнэрийн хаалганд орсон эмчнэр бүгд гарын үсэг зурдیں۔ Тэгээ хавдар судлалын үндэсний төвийн Чимбүрийн улсын хурлын гишүүн Чимбүрэн тэгээд элэг зүс найруулчгаан тасгийн бүх одоо нөгөө дурдвал нэрийг хайж болов гэд бас айж байна. Тийм болохоор тасгийнхаа асраг цэвлэгч эмчнэр болон хавдар судлалын үндэсний төвийн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та нарын бүтээл өнөөдөр ингээ яриа сууж байгаа шууд гэж хэлээ да. Тэрнээс өөр одоо хэлэх гоё үг алдахгүй байна. Тэглэх байх. Тэ одоо та нарын ингээд хийсэн хаалгаа амжилттай болсон болохоор би өнөөдөр ингээд ярьцлага өгөөд ингээд аз жаргалтайгаар энийгээ сууж ин даа гэж хэлээ да. Цагаан халааттай бурхад гэж ярьдаг тий. Би одоо бүр өстэй харахаар л эмчнэрийн харахаар хайр хүрдэг. Өстэй нэрээ Монгол эмчнэрийн ур чадвар бол одоо дэлхийд гайхагдсан тий. Манай Дорногов аймгийн эмчнэр бас мундаг эмчнэр болсон байна. Хүний төлөө төрсөн тий. Энэ эмчнэртэй бас баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Тухайн үед яг нөгөө өөрөө яг энэ бүгдийг нөгөө давн туулаад ингээд гараад ирсэн хүний хувьд ертөнцийг харах өнцөг бас шал өөр болдог. Яг уу давирун ийм сагсуу үе байсан. Энэ одоо юу гэдэг аа ч гэдэм үү те эмчнэр одоо чи болохгүй гэхэд нь тэгж мэх үе надад зөндөө байсан. Одоо би тэр болгон гомдоож исэн эмчнэр хүмүүсийн л одоо бүгднгээс нь уушлаарай. Нөгөө одоо л ертөнцийг харах өнцөг болон тэгээд яг одоо энэ олон процессыг туулаад гараад ирсэн бол дахин шал өөр те хандлагатай өөр одоо ямар ч юмыг одоо баргийн юмд нээх айхтар эргэж хараад байхааргүй л тийм том сэтгэл зүг бол тухайн үедээ давцсан учраас одоо бол шал өөр л одоо юу гэдэг чи яг хэлэх гээд байгаа зүйлийг чи ойлгоод байна л да. Тэгээд элэгний хатуурал болон элэгний хавдар эмчилгээ одоо хавдар судлалын үндэсний төвтэй холбогдож чадахгүй байгаа нийт Дорногов аймгийн хүмүүс байвал хамаагүй надтай холбогдоод
би чадхаараа л одоо хүргэн мэдж байгаа чадах холбож өгнө. Тэгээд ямар одоо нөгөө нэг хоолны дэглэм, ямар эмчилгээ эм тан уудаг тэр болгоныгаа хуваалцахад нээлттэй. Бид нар нөгөө хавдар судлалын үндэсний төв маань төвийн эмчнэр маань бас юм нөгөө хоол зүйчтэй бид нарыг холбож өгсөн байдیں۔ Одоо нөгөө элэг шилжүүлэх хаалганд орсон хүмүүсээ. Тэгээд бид нар хоол зүүжтэйгээ ингээд онлайнаар холбогдоо авчдаг. Тэгэл тэднээс авсан зөвлөгөөгөө бид нар харамгүй хуваалцахад надаа асуудалгүй цаг зав байх юм бол би хамаагүй хүмүүстэйгээ сурсан хүн болгонд би туслах гэж бас хичээдэг болсон байгаа. Энэ нэг өвчнийг даван туулахт нь бас нэг ярилцах айгүй их ярилцмаар санагддаг болдог байхгүй бид нар. Тийм болохоор тэр болгонд нь бас сайн сонсогч нь байх гэж хичээдэг. Тэгээ зөвлөгөө өгмөр байдаг. Амжилт одоо урамшуул өгмөр байдаг. Тийм л юмнууд сүүлийн үед бодогддог болсон. Тэ. Одоо эрүүл мэндийн даатгалаар өршин сэргийлэх үзлэг одоо хамруулж байна. За энэ өршин сэргийлэх үзэр юм уу эрт илрүүлэх эрт илрүүлэхийн үзлэг маань улс орон даяар ер нь одоо сүүлийн жилүүдэд гайгүй дайггүй явж ийн гэж харж байгаа. Тэгээ энд үзүүлээд өөрийнхөө өвчтөйг мэдээд эрт ингээд илрүүлээд за ингээд бүр хүндрэхээс өршин сэргийлж байгаа маш олон хүмүүс байна. Магадгүй тэрний төлөөлөл бол манай мөвчин гэж бодож байгаа юм. Тийм учраас одоо хүн түн шатандахгүй бүх процесс дээр нь ингээд байгаад тэгэхээр одоо бүх монголчууд эрүүл байхын тулд эрүүл дадал хөвшил одоо нэг хор зуршилгүй байх. За дараа нь эрт илрүүлэхийг одоо жил болгон үзүүлэх эдгээр дээр одоо юу гэж хэлмээр байна одоо. Энэ л одоо цаг алдахгүй байх гол. Ер нь бол эрт илрүүлэгч нь л ер нь одоо тэр нөгөө эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулад нөгөө хавдаргүй Монгол хөтөлбөр шүү дээ. Би бүр хүмүүс яг нөгөө өөртөө нөгөө нэг хавдар тусаагүй хүмүүс ч юм уу нөгөө шүмжлэх хүмүүс байсан. Гэхдээ би бол бүр гайхамшигтай энэ хөтөлбөр бол нэр үнэхээр гайхамшигтай. Цагаа олсон. Тэгээ би улсын хурлын гишүүн, дэлгэр сайхан гишүүн одоо тэр эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүнүүдтэй үнэхээр бүр баярлаа. Тэр болгоны эрт илрүүлэг энэ хавдрын одоо өвчлөлийн энэ бүх юмыг илрүүлж эрт илрүүлж өчнөө хүний амьдралыг аварж байгаа өчнөө мөнгө санхүү хэмнэж байгаа. Би бол одоо баярлаа гэд нөө хэлмээр ингээд очиод тэрмээр байсан ч үнэхээр би чадаагүй дамжуулаад тэгээ манай аймагт бол амжилттай хэрэгжээд явж байгаа хэрэгжсэн. Одоо ч гэсэн үргэлжлээд өөр аймагуудад явж байгаа тийм гайхалтай тэр болгонд л нэр ингээ гэрдчин очиод үзэж ийн л гэсэн үг. Яг нэ нүггүй л тэр нарийн эмч. Тийм тэр нарийн эмч нар тэр олон баг бүрэлдэхүүн ингээд эрт илрүүлэг энэ хавдрын өвчлөлийг ингээд илрүүлэхгээ явж байгаа эмч нар одоо эрт илрүүлгийн баг хамт олон гэдэг чинь үнэхээр гайхамшигтай. Энэ дээр зүгээр жоохон ч гэсэн цаг гаргаад би хүн болгоныг үзүүлээсэ гэж боддог. Би одоо эргэн тойрныхан бүх хүмүүсийг яв эрт илрүүлэхт ор. Одоо ганц чадах миний ганц чадах үг тий ганц чадах одоо зөвлөгөө л энэ баггүй юу. Эннээс л бүх юм илэрнэ. Эннээс л бүх юм хожуу биш эртээ мэдэх юм бол бүх чинь эмчлэгддэг гэдгийг л би энэ одоо нэг подкастаараа ч юм уу тий энэ ярилцлагаараа хүмүүст хэлмээр байна. Тэгээд одоо бас дээрэс нь нэг юм хэлэхэд манай энэ Дорноговь аймгийн одоо бол Дорноговь аймагт элэг шилжүүлэх хаалгаа болон элэгний хавдартай бөөр шилжүүлэх хаалгаанд орсон хүмүүс байхан бол хэдүүлээ одоо нөгөө нэг групп үүсгээд бид нар ингэдэг байхгүй юу? Нэгдүгээр эмнэлгээс улсаас нэг ганцхан биднэрт дархлаа дарангуулах юм үнэгүй өгдөг юм. Тэрийг заавал эмнэлэг дээр очиж эмчийн бичгээр нэгдүгээр эмнэлгээс үнэгүй авдаг. Тэгээ сар болго авдаг. Тэрийгээ бид нар нэг доор бөө авч болдгоо. Тийм болохоор тэрийг авахын тулд бид нар ингээл сар болгон бас ингээл явах боломжтой боломжгүй хүмүүс байдаг байхгүй юу? Тийм учраас би нэг фэйсбүүкээр групп одоо Дорноговь сайн шандын групп дээр тавьсан байдیں۔ Ингээд элэг шилжүүлэх хаалгаа бол ингээд нөө хүмүүс хавдартай хүмүүс маань эмээ авахын тулд хот явах биш хэдүүл ингээ групп үүсгэчихье. Тэгээд тэр жор бичиг юма батлаад эмчнэртэйгээ тэр групптэй яг нөгөө хавдрынхан эмчнэрийг холбочдөг байхгүй юу. Тэгэнгүүт бид нар ингээд оншоо тавиад ингэж амжээ. Тэгээд
бид нар яа ингээд тэр хүн ингээд аваг нэр регистрийн бүгдийг хэлээ бид нар очих боломжгүй байна гэд ингээд тэгээд бас нөгөө хавдрын эмчнэрээ бас гуйх гэдэг байгаа. Бид нар ингээд баг бүрэлдэхүүнээрээ ингээд байна. Очиж үзүүлэх биш дорноговд ураад бас тий ирээд бид нар ингээд бөөнд нь үзээ зөвлөгөө өгөөд ингээд явах боломж байд юм уу тэр болгон дээр бас ингээд судлаа гэсэн бодол байна. За тэгэхээр мөгч эмхтэй бол бас холбогдож болох нь тийм ус уугаарай. Айгүй их яриулаад би чинь чамааг ярьж байхад янз янз зулаас уугаад. За тэгэхээр эрт илрүүлэг гэдэг бол өөрөө ямар ч хавдрын өвчнийг бас онцлох боломжтой. Хүнд одоо сүлийн шатанд орохоос өвчин сэргийлэх боломжтой, арга хэмжээ авах боломжтой тийм. За тэгээд өмнө нь бол одоо бид нар өндөр үнэтэй хаалхаануудыг гадагшаа маш их явж, маш их зардал чиглэл явж бас хийдэг байсан. Одоо бол бас нилээдгүй өвчнийг бол Монгол улстай их боломж бүрдэж байна. Гэхдээ хамгийн гол нь тухайн хүний бас одоо хаалгаанд орчоод тий яг тэр хаалгааны дараах тэр дэглэмээ, сайн баримтлах тий урт хугацаанд нөгөө сахилга баттай байх асуудал аягүй чухал байгаа. Тэгээ хамгийн гол нь бас айл болгон эрүүл байхын тулд тий эрт илрүүлэг үзлэг онцлогоонд ээж аав нь бас орж явах нь чухал байна тий албан байгууллага аж ахуйн нэгжүүдээс орж явах нь чухал байна. За мөн одоо нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжиж байгаа эрүүл мэндийн сайхан төслүүдийг дэмжиж явах нь чухал байна тий. Ер нь ингээл яг л энэ нөгөө хаалганд орохоос өмнө ерөөсө тоодгүй ээж энэ өөр дээр яг ингээд тулааг болохоор тий энэ имлгээс эрүүл мэндийн газраас эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа бүхэл нөгөө төсөл хөтөлбөрүүдийг ерөөсөө нэг тоодгүй байсан. Одоо бол хаана эрт илрүүлэг, хаана энэ гой төсөл хөтөлбөрүүд, хаана үзлэг онцлогоо явагдах чинь тэр болгоныг судалж өөрийн биеэр очих гэж хичээдэг болсон. Эргэн тойрныхаа хүмүүсийг очиулах гэж хичээдэг болсон. Тийм болохоор Дорногов аймгийнхаа хүмүүсийн одоо нийт ард иргэдээ одоо энэ аймагтаа ядаж зохион байгуулж энэ гоё төсөл хөтөлбөрүүдтэй сайн хамрагдаарай. Энэ бол бүр нэрээ та нарын бидний хувьд зөвхөн гэрт ирээд үзэж байгаатай адилхан тийм сайхан хөтөлбөр одоо шүүл гэж хэлмээр байна да. За манай мөгчмгийг ерөөхдөө ингээ хавлгаанд ороод гэр бүлтэй ингээд явах та арын албыг ямар хүн авч ивж хүүхдүүдтэйгээс бас тодорхой хэмжээний хугацаанд хол байсан байж тээ. Тэр бол баг хавлгаанд орохоос илүү амар хүн байсан хэцүү байсан баг. Яг магадгүй би өөрийгөө ингээд нэг оронд чинь тавих юм бол тээ. Дөрөв хүүхдээ энд үлдээсэн манай ихч миний төрсөн ихч нөхөртөөгөө хоёр хүүхэдтэйгээ Улаанбаатар хотоос одоо ажиллаа хаяад дүүгийнхээ хүүхдүүдийг хараад дүүгийнхэн бизнесийг үргэлжлүүлнэ гэдээ ирсэн. Миний төрсөн эрэгтэй дүү манай нөхрийг сахисан. Тэгээ намайг болохоор нөгөө энгийн тасаг руу шилжчихтэл нөгөө хүн сахихгүй учраас юу байсан? Ээж маань хоол цайд зөөсөн. Маань ээжтэй хамтгаа хотод байсан. Игч маань энд бүх ажлыг манай игч хөргөн хоёр арын албыг дааж авч үлдсэн. Өнөөдрийг хүртэл даасаарч байна. Тэгээ би Дорногов хүмүүс болсон. Одоо тэгээ Дорногов хүмүүс болсон. 3 жилийн хугацаанд ирсэн байдیں۔ Тэгээд одоо нөгөө жил 2-3 сар гэртээ ирээгүй байжгаад ирсэн. Тэгэл 4 хүүхдээ санах айгүй хэцүү. Харахаар л видео кол хийж чаддгүй байлаа. Харахаар хямраад нөгөө хүүхдүүдээ санаад тэгэл аль болох хүүхдүүдтэйгээ ярихгүй байхыг хичээсэн. Яагаад гэвэл тэр өвдөлтийг хүүхдүүдтэй харуулмаар байсан. Өөрийгөө ямар болсноо. 8-9 сарын ар дээр босоод ирэхэд миний ус унтсан. Бараг халзан шахуулсан байсан би. Тэгээд 40 ээж нь эндээс явахтаа тийм имчилгээндээ болсон. Тэгээд 88-9 хилтэй явсан ээж нь 45-6 хилтэй болсон. Тэгээ ингээ өсөхгүй болсон. Видео кол ихлээр миний хүүхдүүд яах вэ гэж удаад хүүхдүүдтэйгээ нэг хэсэг ярьж чадаагүй. Үнэхээр фэйсбүүкийн видео колоор ярьж чадахгүй. Зүгээр утасны дуудлагаар хүүхдүүдтэйгээ ганц хоёр ярих нь бол ярьжсэн. Сүүлдээ яалчгүй л хүүхдүүдээ санаад байгаа юм чинь би дээрт хэрээр л хүүхдүүдээ санаад. Тэгээд нөгөө айгүйх гамтай байсан учраас хоёр-хоёроор нь хүүхдүүдээ авчирсан. Нэг 7 хоногийн хугацаатай манай нөхөр дээр 4 хүүхдээ хоёр-хоёроор нь аваадсан. Тэгэл эргээд тэр хүүхдүүдээ явуулах бас мэдрэмж амар байсан. Бүр нөгөө хаалгаанд хаалгаанд орох тэр нөгөө мөчөөс илүү хэцүү. Тэрийг даван тулахад бас жоохон хэцүүсэн.
Тэгэл аль болох за ээж нь эрүүл болох гэж байгаа юм чиндээ миний хүүхдүүд гэсэн бодлоор л хүүхдтэй явуулсан. Ер нь тэгээд нөгөө ээж аав эгч дүү минь миний ард байсан учраас өнөөдрийг бас ингээд манай нөхөрч тэр ингээд даваад гараад ирсэн. Ардаа нөгөө санаа зовох зүйлгүй байсан учраас ингээд өнөөдөр яг даваа гараад ирсэн. Тэгээд элэг шилжүүлэх хагалгаанаас хойш өнөөдрийг хүртэл 4 сарын 13-наас хойш өнөөдрийг хүртэл би хэдий дурангаар орж байгаа ч гэсэн ингээд сая 12 сарын ихээр орсон гэхээр чинь 10 дахь хагалгаанд орсон байд. За. Тийм дурангийн хаалгаар орж нөгөө цөсний замын асуудал гараад байгаа байхгүй юу? Залгаас оюутлууд маань л жоохон болохгүй байгаа юм шиг байна. Тэгээд тэр болгон дээр бид одоо ингээ яг 10 дахь удаага орсон байна. Тэгээд айгүй их нөгөө наркотиктэй ордог учраас жоохон мартад санах асуудал айгүй их гарч байгаа. Тэрнээс бол биеийн байдал бол одоо зүгээр. Тэгэл нөгөө хүмүүс байнга хаалгаанд орж байгаа гэх хэцүү. Тэгэл ер нь бол аль болох нэг өвдснөө те ингээд нэг амар яриад явахыг хүсдэггүй. Бүгдийг туулах хэвээр юм туулаад явж байгаа юм болов уу гэж боддог. Тийм болохоор нэг олон хүнд ярихыг хүсдэггүй. Тэгээд өвдөж гин үү гэсэн ч би ер нь хэр баргийн юу яддаг. Яахаа гэж нэг орилдгоо. Өвдөж штэ. Тэгээд би яг л нэг зүйл нэг хоёр нөгөө зүйл дээр л миний яг энэ станер за болида мөчмөг юу бараг л ингээд дахиж эмчилгээ хийлгмээргүй байна. Би одоо л одоо дахиж би энэ эмчилгээ хийлгэж чадахгүй гэсэн хоёр тохиолдолд би жоохон шантрахсан байдэ. Нөгөө цэсний замын асуудал гараад за нөгөө ангогийн тасаг гэдэг хадар судлалын үндэсний төвд байдэ. Тэн дээр ангогийн тасаг гэдэг тэн дээр очиод нөгөө гуурс тавилах ажиллагаараа бас нөгөө цэсний шингэн маань гиз хевлээ рүү гоожоод 20 литр шингэн баг хевлийд маань гоожсон. Тэгээд нөгөө тэр цэсний хүчилжин эргээд нөгөө бүх эргэтнээ гэмтээдэг. Тийм болохоор за мөгчмгээ одоо өвчин намдагчгүй буюу унтуулахгүй нөгөө гидсэнд чинь гуурс тавих асуудал гарлаа. Яагаад? Нөгөө тэр одоо нөгөө шингэнүүд нь нөгөө унтуулсан намдагч хийвэл хийгээд хэрвээ унтуулжаад ингээд нөгөө нэг гуурс тавих юм бол нөгөө бусад эргэтнийг хатгах магадaltaй. Эрсдэл өндөртэй болчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор нөгөө тэр жоохон ч гэсэн өвдөлтийг мэдэрч яг одоо нөгөө нэг юм одоо сэрүүн байх л ёстой юм шиг байгаа юм. Одоо би бол тэгж бодоод байгаа. Тэр одоо нөгөө хаалгаа гэхөө одоо тэр гуурсны хаалгаал надад айгүй хэцүүсэн. Яг тэр 40 минут нэг 2 удаа 40 минутаар орсон. Тэгээд хавирганы цусраар нэг тохон чинээ зүү оруулж миний гидсийг хатгаж дотор нь гуурс тавьсан байдیں۔ Тэгээд өвчин намдагчгүй тэгэхэд л би яг 40 минут болчоод гарч ирэхдээ нөхөртөө ээж аавдаа тэгжсэн. Йоо өстой 9 эрүүд аавна гэдэг чинь энэ юм болоо да гэж хэлжсэн. Гэтэ би яг тэр яа өвдлөө амар гэж бол уйлж гарч ирээгүй. Тэгэл эмчнэр за мөгчим манай 2 эмч орсон. Тэгээд эмчнэр за мөгчимгээ одоо л тэгсэн шүү гэсэн. Тэгээд тэр хаалгаа маань амжилттай болсон. Тийм үү. Баяр хүргэе. Тэр хаалгаа маань амжилттай болж тэр нөгөө өрсөх магадaltaй одоо нэг идэлэх магадaltaй тэр шингэнүүдийг бүгдийг гадагшлуулсан. Тэр хоёр хавирганы цусаар тавьсан гуурсны хаалгаа л надад хэцүү байсан болохоос биш унтуулахгүй гэдгээрээ. Тэгээ нөгөө би сүүлд нь ээжтэй тайлбарлаж ирсэн. Хүний гаранд нэг ээж нь өргөс орохоор амар өвддөг шүү дээ. Тийм жижигхэн мархад өвддөг шүү дээ. Та миний гидслүү тэр том зүү ороод ингээ гидсэн дотор ингээ ухаад байсан гэхээр та төсөөлж ийн үхээр л ээж яа бити яриад ээж нь бол чадахгүй миний охин гэл. Тэгээ ер нь өөрөө ч нөгөө биеийн байдлаач тэр ажигласан нь ер нь хагалгаанаас илгэшилжүүлэх хагалгаанаас хойш ер нь өвчин намдагчийг хэрэглэхийг би айгүй их татгалзаж байсан. Айгүй нөгөө их наркозонд орж байгаа учраас ер нь өвчин намдагч бас давхар миний бие организмд нөлөөлнө ер нь их л юу яасан да. Тэгэл нөгөө боолтны сүвлэгч мөвлөгч ирээл ингээд хаалгааны цэвэрлэгийг хийхэд
хүмүүс харж чадахгүй яа гэлээ тэг жиж одоо бүр тоолоод хөвтөд байх юм гээл нөгөө манай цовлогч асарч нөгөө эмчнэр манай авиг тэгдэг байсан. Тэгэл энэ бүх одоо нөгөө энгийн хүн сонсоход бол миний эн чинь бол нөгөө айгүй их ингээд нөгөө дааж давшгүй л юм сонсогдож байгаа бах тий. Миний хувьд болохоор тэртээ тэргүүл за энэ бүгдийг давж ижил би ард нь гарах юм чинь гээд ер нь бол юу байгаагүй бууж өгөөгүй. Тийм болохоор ямар ч өвчнөд битгий бууж өгөөрэй. Тэгээд эртхэн үзүүлээрээ энэ олон давааг давахгүй тулд битгий оройтуулаарай. 1 минутын өмнө ч гэсэн үзүүлж өвчнөө хурдан оншийн тавиулж даван туулаарай л гэж одоо хүмүүстэй хэлмээр байна да. Тэгээд гайхалтай. Манай эмчнэр бол үнэхээр гайхалтай. Миний ард би бол чамайг бас гайхалтай гэж. Одоо тэгтээ нөгөө юу байна эмчнэр болон эмчнэр чинь айгүйх ингээд битэрийн хувьд амар их бааtruуд байгаа шүү дээ. Бас юу байгаа тусалж дэмжижсэн бас бааtruуд минь байгаа. Ямар сандаа ажлын бүх хамтрагч нартаа би чинь хаалгаанд орсноо хэлээгүй. Хаалгаанд орсноо хэлээгүй. Өвдөж исэн ч би нөгөө яг ингээ хаалгаанд орчоод ярьж чадахгүйсэн уушлаараа би ажилтаа байна яасан бэ гээл тэгчнэ. Тэгээд яасан болохоор өнөөдрийн хүртэл би энэ ажлынхаа хамт олон болон хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүстэй нөгөө бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж явсны хүчинд одоо эмчилгээний зардал тий одоо энэ олон хаалгааны ард гарсан байгаа учраас бас нийт харилцагч нийт хамтарч ажилдаг тий намайг дэмжиж тусалдаг бүх хүмүүстээ бас маш их баярлаа. Та нарын хүчээр бас ингээ өнөөдөр сууж байгаа шүү тий гэж хэлмээр. Тэгэл одоо ингээл нөгөө яагаад ч нэг л их аз жаргалтай л мэдрэмж төрдөг болчтой юм байна. Тэглээ яах вэ? Шинэ он одоо ингээд айлчлан ирж байна тий. Тэгэхээр аль гэр болгон эрүүл байх нь чухал байна. Эрүүлэл байгаарай. Тэгээ тэр эрүүл байх гол зүйлийг ингээд нээлттэй ярьсан баярлалаа. Ер нь ингээд нэг ямар ч юмыг одоо нэг сайж бай муу ч бай бүх юмыг ярилцаж сонсож иж бүгдийг ер нь хүмүүсийг ухаард юм болов уу гэж би айгүйх ажиглаж байгаа. Тийм болохоор муугийн сонсоод сайныг сонсоод хэрэгжүүлээд амьдралдаа тусгаж болох бүхэл юм тусгаж аваад ингээд цаашдаа яваарай. Хамгийн гол нь эрүүлэл байгаарай. Битгий хоош тавиарай. Эрүүл мэндэ битгий хоош тавиарай. Бусад зүйлийг бол хоош тавьж болно. Эрүүл мэндэ л битгий хоош тавиарай. Өвдсөн бол дур мэдэн юм битгий эрэглээрэй. Би одоостай тэрийг л хэлмээр эмчнэр чинь ер нь тэгдэм байлээ. Нөгөө манай эмчнэр одоо би одоо бүх эмчнэр ч өөртөө жороо одоо манай нөгөө бүх эмчнэр ч л миний эмч болцоо манай эмчнэр гэж ярьдаг. Бүх эмчнэр ч л миний эмч юм шиг би ярьдаг болсон. Ер нь нөгөө дур мэдэн битгий юм тариа хэрэглээрэй. Яг л яач ч байсан л эмчнэрийн үгэнд орж эмчилгээгээ хийлгээрэй. Тэгээд дээрэс нь бүгдээрээ шинэ ондоо аз жаргалтай эрүүлийн урт удаан наслахыг ерөө эрүүл байх нь чухал байна. Тэгээд юу байгаарай нөгөө юу гэж хэлдэг лээ. Би одоо нөгөө заримдаа ингээд нөгөө хэлчихсэн үгээ ингээд айгүй мартамхай болоод байгаа учраас зарим үгээ буруу зуруу яриад байж магадгүй шүү. Тэгээд нөгөө юу хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой мэдээлэл болон хідэн цагт яаж үздэг элэг цэс найруулчрахын тасаг хідээс хідэн цагийн хооронд нөгөө цаг авахгүй үздэг тэр тал малаар мэдээлэл авахаар миний надтай холбоо ярьж болно. Чадах ятгаараа туслана. Би бол нэг өөрийнхөө хүрээнд ингээд холбож өгөх боломжтой бүхэл хүмүүстэй холбож өгье. Тэгээд одоо нэг даван туулаад гараад ирсэн хүн чинь бас нэг айгүй мэдлэгтэй болчихтой юм байна. Тэгээд яг тий. Туршлага гэдэг юм энэ хугацаанд хоримтлуулж байгаа. За баярлалаа. Тэгээд
өнөөдөр бол би одоо өмнөх дугаарууд дээр дандаа их инээжсэн. Тэр өмнөх дугаарууд инээжсэн бол энэ удаа их тийм магадгүй энэ уйлсан байна те. Одоо мөхчмгийн одоо энэ даван туулсан амьдралын яг зүгээр нэгэн хэсгийг л би зүгээр жоохон халтхан төдий мэдэрсэн. Гэхдээ манай өнөөдрийн оролцогчийн хувьд гэх юм бол яг энэ гайхалтай өөрийн одоо яг ингээд өнгөрсөн процессыг тэ яаж ингэж сэтгэл зүйн хүчээр тэ бусдын хүчээр даван туулсан эрүүл байх нь яагаад чухал гэдгийг илэн далангуй ярьлаа. Тэгээд хүмүүс ер нь мэдгүй зүйл их олон байдаг. Гэхдээ хин нэгэн мэддэг бол тэр хүнээс заавал асууж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо хүмүүс жилийн эцсээр би ер нь энэ жил ямар байваа гэж одоо нөө жигсаалтаа гаргаад эх жилийн жигсаалтаа гаргах чийдэг тий. Тэгээд бид хоёр бол эх жил болвол магадгүй 2025 онд одоо дорноговчууд маань монголчууд маань тий энэ дэлхийн ер нь бүх хүн хавдар гэдэг өвчин бол хин нэгний ялгадаг зүйл биш. Тэгэхээр эрүүл байх нь их чухал юм байна гэдгийг одоо хамгийн түрүүнд бичээрэй харж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань Ариужих шанд компани захирал Шаргалдайн мөхчмөг оролцлоо. Тэгээ мөхчмгийн маань цаашдын ажил мэдээж амжилтаар дүүрэн эрүүл за тэгээд мөн хамтарч ажилладаг газрууд нь өргөцсөн юм сайхан одоо ажил байх болтугай. Тэгээд гэж өрөмөр байна. Тэгээд шинэ оны минь төргийа. Баярлаа. Танаа хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд бүх тусалж дэмжижсэн найз нөхөд аав ээж ах トゥ хамаатан садан болон бүх хүмүүстээ бас шинэ оны минь төргий. Тэгээд та нарынхаа итгэл сэтгэлээр өнөөдөр би бас ингээд урмаар ингээд өнөөдрийг ингээд даван туулаа сууж байгаа шүү. Тэгээ хамгаас их баярлж талархаж явж байгаа хүмүүс маань миний хань. Тэгээд хандаа хайртай шүү. Тэгээд өргөлж дэргэд минь байгаарай. Тэгээд аз жаргал сайхан бүхнийг чамдаа хүсье. Тэгээд үргэлж намайг хайрлж, инхрийлж байдагт үнэхээр их талархлаа. Одоо нөгөө ханыхын эрхтнийг бидээ хийцэн гэж бодохоор л би амар үрдэг, амар нэг талдаа аюу азтай гэж боддог өөрийгөө. Хайртай хүнийхээ эрхтэн бас бидээ ингээд оруулаад ингээ аваа явж ийн гэхээр бас нэг талдаа өөртөө амар аз жаргалтай байдаг. Тэгээ би бас нэр нэг юм хэлжээ. Төхөө болох. Нөгөө ковид үед нөгөө юу яасан юм аа? Ковид үед нөгөө хэл хаагдаад нөгөө 8 бизнес маань жоохон одоо нөгөө бэрхшээлтэй байсан. Тэр үед тусалсан бүр ингээд үнэхээр хэлэх боломж олдохгүй яваад исэн юм аа. Тэгээд энэ цавшааныг ашиглаад Дорногов аймгийн засаг дарга Бачаргал даргатаа Март даргатаа маш их баярлаа. Тэгээд үргэлж бизнес эрхлэгчтэй дуу нэгтэй дэмждэг. Үнэхээр их баярлалтай шүү. Бачаргал дарга бол үнэхээр би одоо нөгөө нэг таньдгүй. Тэгсээр нэ ингээд дарга би ингээд Дорногов аймагта бизнес хийдэм аа. Ингээд та намайг дэмжээч гэж оронгууд за тгий. Юун дээр нь туслах уу дарга нь гэдэг ингээд тусалдаг. Тухайн үед чинь зөвхөн одоо Дорногов аймгийн замын үдийн бомбд чинь одоо ажиллаж байлаа. Тэрөө бомбд тэр чигтээ одоо бүр ингээд зогссон болоо бүр үйл ажиллагаанууд хомигдохаар байлаа тий. Хэлийн нөхцөл байдал бол хүнд байлаа шүү дээ тий. Тэр үед харин Бачаргал дарга надаа айгүй их тусалсан. Тэгээд тэр үед чинь бүр гайхалтай бүр за дэмжээ орон нутгийнхаа бизнес эрхлэгчнийг дэмжинэ. Хамгийн гол нь хямд төсөр бараа авчирж өгөөрэй мөхчмгээ шуурхай тий шуурхай авчирж өгөөрэй гэд тэм тусалж дэмжсэнд нь бүр өстой талархаад баршгүй тэр их таны сэтгэлийн тэр тус энэ их нөгөө хамтран ажиллах бизнес эрхлэгчний маань дэмжсэний хүчинд бас өнөөдрийн мөхчмөг ингээд сууж байгаа шүү. Эрүүл мэндэд маань бас тодорхой хэмжээний тус тийм болсон болохоор би өнөөдөр энэ хүнийг дуртахаас өөр аргагүй. Тийм баярлаач гэж хэлж чадаагүй болохоор бүр тэгэхээр дамжуулаад таньдаа маш их баярлаа гэж хэлмээр байна. За тэгэлгүй яах вэ? Ер нь бол одоо энэ аймаг орон нутагт маш олон хүмүүс бизнес эрхэлж байгаа. Ялангуяа одоо эмэгтэйчүүд бас бизнес эрхэлж байна. Тэрний ямар ч асуудалтай хүмүүс байхыг үгүйсэхгүй те. Гэхдээ ер нь бол одоо гол нь би бинээ дэмждэг байх нь их чухал байна. За баярлалаа. Хоёул ингэ яриадах юм бол дуусахгүй тий. За анхаалаа хандаас үзэгч та бүхэндээ баярлалаа. За алууныг тэрвэрч байна. Алуу. Нөгөө ямар шавн зүйлээ тэр тавьж авдаг бол